Манай Uniqlo бараа бүтээгдэхүүн ерөөхдөө бол технологи суурилсан бүтээгдэхүүнүүд байдаг. За жишээлх юм бол одоо энэ бол үйл өмсгөх тохиромжтой хэтэж технологиор үйлдвэрлэгдсэн ийм цамц байна. За энэ маань болохоор биеийн дулааны хадгалдаг ийм үйлчлэгээтэй цамц гэсэн үг. Харин зууны үйлрэлд бол одоо жишээлбэл энэ аэризм материалтай подолкон дэр маань болохоор одоо хөлсийг хурдан шингээгээд бас хурдан хатаадаг юм үйлчлэгээтэй. За мөн нарны хамгаалттай подолк тэгээд цамц ер нь гадуур хувцас гэх бүх зүйлүүд нь бол технологи суурилсан бүтээгдэхүүнүүд байдаг учраас бусад бүтээгдэхүүнүүдээс ялгарах гол онцлог давуу тал нь бол энэ байгаамаа. Uniqlo дэлгүүр маань өөрөө бол дэлхийн 200 гаруй улсад бол салбартай юм дэлгүүр. За тэгээд яагаад Uniqlo-гийн дэлгүүрийг одоо нээж ажиллуулахар болсон бэ гэвэл Япон улсад одоо манай дүү бол амьдардаг. Тэгээд биднэрт анх ерөөхдөө Uniqlo-гийн хувцсыг ингээд санал болгоод энд ийм бараа гэдэм бэ, Япончууд өмсдөм байна гэд. Тэгээд бид нэр өөрсдөө хэрглэж үзээд үнэхээр бас технологи суурилсан бараа бүтээгдэхүүн бидний өдөр тутмын амьдралд бас өмсөхөд нэлээд тохиромжтой. Тэгээд бас бие дэвтэйхэн гэдгийг мэдсэн. За тэгээд бас бусад хэрэглэгч нартай за бас энийг одоо санал болгоё. За дээрэс нь ялангуяа яагаад Японоос шууд одоо дарханд ингээд Япон бараа ингээд ирээд бид нэр яг Японы Uniqlo-д үйлчлүүлж байгаа юм шиг тэр сэтгэгдлээр одоо энэ дархандаа тэр үйлчлэгийг бас нэвтрүүлж оруулж ирээ гэж бид нэр бол зорьсон. За тийм учраас энэ дэлгүүрийг нээгээд бусад хүмүүст ч гэсэн одоо ийм хувцас өмсөх шаардлага бол гардаг. Тэгэхээр энэ бие дэвтэйхэн тэр технологи суурилсан хувцсыг бусдад одоо хүргэхийн тулд энэ дэлгүүрийг бол нээж ажиллуулж байгаа. Анх бол манай дэлгүүр үйлчлэлийн төвд нэг жижигхэн юм лангуун дээр бид нэр анх эхэлжсэн. За тэгээд зараа ингээд оруулаад яг ингээд бага бараатай байсан, бас бага хэмжээний одоо санхүүгтай байсан учраас тэрэндээ тааруулаад ингээ оруулж иргээд ерөөхдөө ингээд ойр дотныхан ч юм уу ажлынхан найз нөхдөдөө ерөөхдөө санал болгоод ингээд тэгээд дуусчдаг гэсэн. Тэгэнгүүт бид нэр за энэ ерөөсөө цааш нь өргөжүүлэх шаардлагатай байна. Олон хүнд хүрэх хэрэгтэй мэн гэж зориод өнөөдрийн энэ дэлгүүрийг нээсэн. Бүр нера байхаас нь эхлээд неран хувцснууд бас байдаг. Одоо жишээлбэл хүүхдийн бод ихэд гаднаа ойдолтой товчон жишээлбэл пиаврын хүүхдийн биед одоо сөргнөлөө байхааргүй тийм одоо бүтээгдэхүүнүүд байдаг. Тэр бүтээгдэхүүнүүд маань болохоор хэрэглэгч нар нь хэрэглээд тэгээд нас одоо 1 нас 2 нас гэд ингээд явах тусам тэднэр зориулсан бас цамц өмднүүд нь бас илүү сонголттойгоор бас байдаг. Хүүхдийг багаас нь одоо зөв технологиор бүтсэн даавун, хөвөн даавун, за хүүхдийн биед харшил өгөхөөргүй, биед хөдөлгөөнд саад болохооргүй тийм хувцсыг бол сонгож эцэг эхчүүд хүүхдтэй бол хэрэглэх нь бол зүйтэй. За тийм учраас тэр хэрэгцээг хангахын тулд яг Uniqlo-гийн бараа бүтээгдэхүүн бол тэнд бол нийцдэг гэж үздэг. Манайхаар байнга үйлчлүүлдэг хэрэглэгч нар маань бол яг хэсэг хугацааны дараа болоод за ямар шинэ бараа ирсэн тийм юм байвал яаж ийн гэд бид нэр сэтгэлдээ болон хэрэгэлсэн барааныхаа тухай мэдээллийг за тэгээд ийм бараа хэрэгтэй байна, ийм бараа авчираач гэж санал болгодог. За тэр болгон дээр одоо үндэслээд бараа бүтээгдэхүүнээ сонголтыг бас сайжруулад ингээд явахыг зорддог. Мэдээж хэрэг одоо дэлгүүр маань орчин тогтнох гол үндэс бол ерөөсөө хэрэглэгч нар маань. Тэгэхээр хэрэглэгч нартай одоо байнгын манайхаар үйлчлүүлэлтэгт биднийг дэмжиж ажилтагт маш их баярлалаа. Цаашдаа бид нар болохоор Uniqlo дэлгүүрийнхаа салбарыг одоо нээх, илүү өргөжүүлэх, илүү олон хүнд чанартай барааг хямд үнээр хүргэхийг бол зорж байгаа. За мөн үйлчлэгийн салбарт шинэ соёлыг бий болгох, шинэ соёлыг нэвтрүүлэхийг бол зорж ажиллаж байгаа.